Сайн бацгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Өнөөдрийнхөө подкастын дугаараар бид Алттай домб Монгол ардын үлгэрийг уншиж танилцуулахад бэлэн боллоо. Та бүхэн маань тухлан сууж таалан болгоно. Эрт дээр цагт андсан зүтгүүлэх шаргүй тариачин гэр айл сахалтынхаа хүнд газраа түрээслэн ам зуудаг байжээ. Нэг өдөр айлынхан тариачин газрыг нь хагалж яваад шангийн нүхнээс Алттай дом болов. Тэрбээр газрын тариачинд очиж чиний газрыг хагалж яваад Алттай дом боллоо. Чинийх биз автгай гэвэл ажлыг нь чи хийж байгаа босуу. Алт олсон ч мөнгө олсон ч чинийх чи аваа гэжээ. Тийхүү тэр хоёр баахан маргажээ. Маргааныг хаан дуулаад алтыг харьяат нутгаас минь олсон болохоор минийх би авах учиртай гэж бодов. Тэгээд бараа болгоч нараа дагуулан давхиж очоод домбыг нь авчруулж тагийг нь нээвэл бөөн хар могой. Юун алт мөнгө хаан гайхахын ихээр гайхаж яахаараа энэ домбон дотор ийм олон могой орчихдаг билээ гэж асууваас хэн ч юу ч хэлсэнгүй. Хаан нөгөө домбоо буцааж таглан хоёр тариачинд өгч та хоёр нэг нээгээд орхиоч гэвээс нээж үзв. Чингтэл бас дүүрэн алт. Хаан гайхаж ордны эрдэмт мэрэгдээ дуудан учрыг нь олж хужрыг нь тунгаа хэмээн тушаалаа. Ухаант мэрэгдэн бодож бидний хэлснийг сонсоод болгоож хайрлаарай та. Домб дүүрэн энэ алт бол шан дагаж будаа тарьж амьдардаг энэ хүмүүст Тэнгэрээс заяасан хишиг тань дараа хүнддэх эрдэнэ байна. Гар сул хөл өсөр хүн харахаар могоо болоод хувирчихдаг юм байна. Аргалаас илч ажлаас тос гэдэг болгооноо та гэж гинэ. Хаанд хэлэх үг олдсонгүй. Хүлэг сайн мориндоо мордож өргөө гэрөөдөө морилжээ. Харин нөгөө хоёр тариачин урдын маргаанаа мартаж дом дүүрэн алтаа энэ тэнцүүхэн хувааж аваад эвтэй найртай сайхан амьдрах болжээ. Хүүхдүүдээ үлгэрээ сонссныхоо дараа өөрийгөө сорж дараах асуултуудад хариулаад үзээрэй. Эрт дээр цагт анжсан зүтгүүлэх шаргүй тариачин гэр айл сахалтынхаа хүнд газраа түрээслэн ам зуудаг байжээ. Нэг өдөр айлынхан тариачин газрыг нь хагалж яваад шангийн нүхнээс Алттай дом болов гэсэн хэсгийн тодруулсан үгсийн утгыг тайлбарлаарай. Үлгэрт хэлц үг байна уу? Хэрэг байгаа бол утгыг нь тайлбарлаад үлгэрт ямар үүргээр орсныг хэлээрэй. Чи энэ үлгэрээс ямар сургамж авсан бэ? Эхний асуултад хариулснаа тулгацгаая. Анжис гэдэг нь морь мал трактор зэргээр чирч газар хагалахад зориулсан төмөр хушуу бүхий тариалангийн хэрэгсэл юм аа. Харин шар гэдэг нь 6 наснаас дээших агталсан эр үхрийг хэлнэ. Шан гэдэг нь тариалангийн хоёр далангийн хоорондох газар. Домб гэдэг нь шингэн зүйл агуулах цоргогүй хараатай савыг хэлнэ. Хоёр дахь асуулт нь үлгэрт хэлц үг байна уу? Хэрвээ байгаа бол утгыг нь тайлбарлаад үлгэрт ямар үүрэгтэй орсныг хэлээрэй гэсэн байсан. За тэгвэл юун төрөнд бүгдээрээ хэлц гэж юу вэ гэдэг талаар авч үзье. Хэлц нь олон мянган жилийн хөгжлийн үр дүнд бий болж хэвшин тогтдог. Тухайн ард түмний аж амьдрал, ахуй орчин, зан заншил, соёл сэтгэлгээний онцлогыг тусгадаг нэг төрлийн өвөрмөц бэхжмэл цул бүтэц юм аа. За тэгвэл өнөөдрийн бид нарын сонссон үлгэрт ам зуух, учрыг нь олж хужрыг нь тунгаах, гар сул, хөл хөсөр, аргалаас илч ажлаас тос гэсэн 4 хэлц байсан. Ам зуух гэдэг нь аж төрөн амьдрах гэсэн утгатай. Учрыг нь олж хужрыг нь тунгаах гэдэг нь учир зүг нь бодож олох гэсэн санаатай. За гар сул, хөл өсөр гэдэг маань зүгээр суух, дэмий суух гэсэн утгатай. За аргалаас илч ажлаас тос гэдэг маань болвол ажил хөдөлмөр хийж байж гидс затаглан мөр бүтэн явна гэсэн санааг илэрхийлж байна. За эдгээр хэлцийн утгыг ойлгож байна гэдэг маань үлгэрээ бүрэн сайн ойлгоход тус дэмтэй юм аа. За тэгвэл эрт дээр цагт нэг тариачин болвол өөрийнхөө газрыг бусад айл сахалтынхаа хүмүүст түрээслээд амьд зуудаг буюу аж түрэн амьдардаг байсан. За гэтэл нэг өдөр
Нөгөө газрыг нь хөлсөлжсэн тариачин нь газар ухаж явж байгаад алттай дом болсон тийм ээ. За гэтэл тэр алттай домбыг олонгуудаа энэ бол чиний газраа. Тийм учраас чи энэ алтыг авах нь зөв юм аа гэсэн. За гэтэл газрын эзэн нь чи ажил хийж байгаад олсон учраас чи энэ алттай домбыг авах нь зөвөө гэж хэлсэн. Ингээд улмаар энэ хоёр муудалцдаг тийм ээ. За гэтэл үүнийг бол хаан сонсоод миний газар нутаг учраас би тэр алтыг авах нь зүйтэй гэж хэлдэг. За тэгээд хаан бараа ологсодтойгоо очиод өнөө домбыг нээгээд үзтэл бөөн хар могоо байсан тийм ээ. Гэтэл нөгөө хоёр тариачнаар онгойлгуулад үзэхэд дүүрэн алт байсан. За үүнийг бол хаан бол маш их гайхсан тийм ээ. За тийм учраас өөрийнхөө эрдэмтэн мэрэг дээр бол учрыг нь олж хужрыг нь тунгаагаатгаа буюу үүний учир шалтгааныг нь тодруулаа гэж зарлаг болгосон. За гэтэл өнөөх мэрэгд бол хааныг битгий уурлаарэ. Тань шиг гар сул хөл өсөр буюу зүгээр ингээд дэмий сууж идэг ямар ч ажил эрхэлдэггүй хүнд бол энэ бол ахадсан шан харамж байна. Харин энэ хоёр тариачинд бол Тэнгэрээс илгээсэн бэлэг байх нэ гэж хэлсэн. За тэгээд аргалаас илж ажлаас тос гэдэг шүү дээ болгоно уу гэж хариулсан тийм ээ. За тэгэхээр ажил хөдөлмөр хийж байж л шан харамж авдаг амжилт бүтээлд хүрдэгэ гэсэн утга санааг энд илэрхийлж байна. За энэ бүгдээс үзэхэд хэлц үг нь товч тодорхой дүрслэх үргийг гүйцэтгэдэг. За яриа ба бичгийн хэлийг улам бүр амьд хүчтэй болгодог. Хэлц үгийн зөв хэрэглээ нь тухайн хүний бичих соёлын мэдлэг, хэл ярианы чадварыг илэрхийлдэг байх нэ. 3 дугаар асуулт маань чи энэ үлгэрээс ямар сургамж авсан бэ байсан. За 1-р нь бол ажиллаж хөдөлмөрлсөн хүнийг л амьдрал шагнадаг гэсэн ийм утга санааг илэрхийлсэн байна. За 2-дугаарт нь бол шунал ихтвэл шулан болно гэсэн санааг давхар илэрхийлжээ. За яагаад тэгэхээр хаан өөрт огт хамааралгүй домтой алтны төлөө тэнд очсон. Гэтэл домтой алтны тагийг нээгээд үзтэл бөөн хар могоо байсан тийм ээ. Гэтэл хоёр тариачин нээгээд үзэхэд бол алт байсан шүү дээ. За тэгэхээр хитрхи их шунвал өөрт нь хор хөнөөл учирна гэсэн санаа энд давхар явж байна. Энэ хүрээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлүүлцгээе. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.